Байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхэн од мөндөр сууг амтан тайртай монголчуудынхаа амрыг ирмэдчилж байна. Амттын ертөнц нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайгийн, хамгийн чанартайг нүрээтэй мянган найз амтны дэлгүүр, за мөн од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллаж байна. Студид хөтлөгч Уран Чимэг, Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ дэлхийд дээрх хамгийн өвөрмөц, хачирхалтай, бүр хайр гаригийн гимэрч юм шиг тийм 25 амтантай танилцуулнаа. За өдрийн мэнд төргийа. Тэгэхээр хайр гаригийн амтд гэж байна те. Тэгээ сүүн зам галактикийнхаа хамгийн сонин хачин сонирхолтой амттыг ярих гэж байна. За хамгийн эхний амтан бол одоо Сайфонофор гэдэг амтан байгаа. За энэ бол дэлхийн одоо энэ далаад амьдардаг хамгийн урт, хамгийн нууцлаг амьтдын нэг. За харахад нэг л ийм том амьтан шиг. Гэхдээ үндэ олон мянган ийм жижиг амьд биет нэг биед нэгдэж амьдардаг ийм зүйл байдаг юм байна. Би энэ амьтныг анх хараад бүр амьтан ч гэж итгээгүй. Бүр ингээд далаа дээр ингээд томоо туу завьячаад ингээд хайцсан юм шиг нэг л их нэг тийм урт юм харагдсан. Тэгсэн чинь 40 м хүртэл болдог одоо дэлхийн хамгийн урт амьтан байж болж байна. За энэ нь цамхаг барилгаас ч өндөр гэсэн үг. Одоо гэвч тэд далайн хамгийн гүн харанхуй давхарт амьдардаг учраас хүмүүст ер нь бол тэдийн болгон харагдаад байдаггүй. За тэдний биений зарим хэсэг нь зөөлөн неон гэрэл мэт ингэж анивчиж гэрэлтэж харагддаг. За үүнийг биолюминесценц гэж нэрлэдэг бөгөөд энэ хоол татах, хамгаалах эсвэл нэг нэгэндээ дохио өгөхөд ашигладаг гэж үздэг юм байна. Тэгээ далайн харанхуйд амьд гэрлийн хамтран урсах энэ гинж мэт харагдах нь яг л усан дундах сансрын хөлөг шиг мэдрэмж төрүүлнэ. Нэрэл нэг хайр гаригийн хөлөг яг тэр асар том далаад орсон юм шиг. Тэр чинь нэлээд ингэж том зүйл харагдаад байгаа болохоор амтан гэж бол ер нь ботход жоохон харахааргүй төсөөлөхөргөө. Тэгээ хооллох үедээ тэд тайван баг хөдөлгөөнгүй байдаг. За харин урт мэдрэгчтэй тэмдрүүлэн жижиг амьтдыг барьж, за шүдтэй эсвүүд нь тэднийг идэнэ. За тиймээс зарим үед усан сүдэр эсвэл амьд одоо гэрлийн тууц шиг ингэж харагддаг байхна. За хамгийн хүчтэй хурдан амьтан бол мэдээж биш. Гэхдээ тэд бол хамтын амьдралын гайхамшиг гэж явагддаг. Нэг олон бие, нэг зориг төлөө ажиллаад байгаа юм шиг тийм. За шинжлэх ухаанд тэднийг далайн амьд робот эсвэл байгалийн архитектурын оргилч гэж бас нэрлэдэг байх нэ. За оновчтой нэр нь үнэхээр сонирхолтой харагдах юм. Би бол амтан гэж харахгүй юм байна. За дараагийн сонин амтан бол Манчактер буюу одоо энэ бугны тухай ярина. За энэ ямар амтан бэ гэхээр дэлхийн хамгийн жижиг, хамгийн сонин бугуудын нэг юм байна. Тэгэхээр эхэндээ бол одоо харсан өндө хөөрдөм цулцгар жижиг бугч юм шиг харагдана. Гэхдээ яг ойртоо тарах юм бол үнэхээр бүр ер бусын төрхтэй юм амтан байгаа. За юм дөрөнд энэ амтнаас бас юуг нь онцолж хэлэх үү гэхээр хашгирдаг буг гэж нэрээ нь бас хүмүүст бас хэлж өгмөр байна. За аюул мэдрэх хэцүү үедээ бол нохоо шиг чангаар хуцдаг. За тэгээ ой дундуур бүр цойрайтал уцаж чаддаг. Тэгээ бяцхан биетэй энэ амтнаас одоо тийм их хэмжээний захирсан дуу гарна гэж одоо бүр хинч итгэмээргүй. За тэгээ гэрэл энэ зурагнаас нь харахад ч гэсэн энэ нэг юм хамар нэг тийм хачин нохоо шиг юм шиг харагдаад байгааз уушд унжгаар тэгээд нэг юм нохон хамартай төстэй харагдана. Энэ өрмөц хамар нь ой дотор үнэр мэдрэхтэй бүр маш гэрхай гайхалтай байдаг. Тэгээ одоо өөрт нь аюул тохиолдох хоол тижэл хайх за эсвэл одоо бусад одоо манчакийн уул мөрийг олоход хамраа ашигладаг. Тэгээ маш жижигхэн биетэй мөртлөө ой нууцыг тайлж уншдаг жинхэнэ мөрдөгч амтан гэж хэлж болох юм. За тэгээ дээрэс нь эвэр байхгүй. За манчакууд хоорондоо тулалдахдаа бол эвэргүй учраас энэ жижигхэн боловч маш хурц соёотой харагдаж байгааз энэ соёогоо ашиглаж эрүүдэн тулалддаг. За ууг нь бол их өхөөрдөм царайтай. За гэхдээ бол хизээд тулалдахад бэлэн байдаг. Яг нэг тийм жижиг нинжа гэмээр ийм амт юм байна. За 35 сая жилийн өмнө амьдарч байсан эртний өвгтэй одоо тийм болохоор өнөөдөр бол байгальд амьд үлдсэн хуучин үеийн загвар гэж хэлж болохоор ийм инээдтэй амт юм байна. Энэ соёо моё нас бид нэг Монгол орны хөдөр гэдэг амтныг хараад анх гайхчихсан байхгүй. Харахад тийм хөөрхөн гөрөөс мөрөөс шиг байсан чинь амандаа ямар соёотой харна. Өчтөө амтан барьж идэхгүй л байлтай те гэж бодсон. Яг тэрэн шиг бас адилхан хөдөр шиг ийм соёотой юм байна. Тийм тэгснэ нэг ийм зохимжгүй юм шиг, царинтан тохироогүй соёотой юм шиг байгаа тий. За дараагийн одоо тий сонирхолтой амтан бол Хавцзин гэдэг амтан байна. За Хавцзин бол Амазоны ширэнгэн ойд амьдардаг дэлхийн хамгийн хачирхалтай шуудын нэг. За түүнийг хараад хүмүүс их хөвчлэн энэ үнэхээр одоо орчин үеийн амтан мөн үү гэж гайхвц. За юун тийм сонир байна вэ гэхээр нэгдүгээрт Нэлэх Хавцны далавчныхаа гол хэсэг дээр хоёр жижиг сарвуутай байдаг. Тэгэд энэ сарвуутай далавчаараа мөчрөөс барьж
авирч чаддаг. Одоо нэг тийм динозавр тэр үдэн шүү дээ, нэг далавчныхаа үзүүрт нэг ийм хоёр саргуутай тий. За нэг тиймэрхүү гэсэн үг. Үнэхээр ийм нэг Jurassic-ийн тийм мэдрэмжийг төрүүлж байгаа. Гэхдээ том болохын хэрээр энэ савруу нь алга болдог боловч за сарууг нь хараад хүмүүс тэднийг амьд динозавр гэж нэрлэдэг гинэ. За дараагийн сонин чанар нь болохоор энэ хаавцын шувуу зөвхөн ургамал иддэг. За тэдний ходоод үхрийн шиг эсгэж боловсруулдаг. Тэгээ энэ шувууг ер нь өмхий шувуу гэж бас Stinky Bird энэ гэж бас нэрлэдэг юм байлээ. Тэгээд нэг өвөрмөц хурц үнэр ялгаруулдаг гинэ. Тэг үнэхээр л одоо ургамлын эссэн тийм өмхий дүү үнэр гаргадаг. Тэг Амазонд хүмүүс тэднийг муухай үнэртэй шувуу гэх зэргээр дууддаг. Тэдэнд одоо заяагцсан энэ шувуудад байгаад байдаггүй нь байгалийн бас нэг талаараа супер чадвар болж явдаг юм. За тэдний дуу хоолой ч гэсэн бас их сонин одоо хихтэнсэн, хорчгонсон тий баг одоо үлэг гөрвлийн дуурхуу ингэж сонсогддог. Тэгээ модон донд энэ гүнзгий мантай ой дотор тэр дуугаар бол яг л цаг хугацаагаар буцаж үлэг хөрвлүүдийн үед ирсэн юм шиг тийм мэдрэмж төрж магадгүй. Тэгээ хачирхалтай төрх динозавр шиг одоо авир өвөрмөц үнэр ургамлаар хооллож энэ эсгэх онцгой систем. За хаавцын бол дэлхий дээрх хамгийн одоо өөр хүү харь гаргийн мэт ийм шууд дундаа юм өвөрмөц байх нь тэгээ бидэнтэй зэрэгцэн оршиж буй хуучин дэлхийн амьд гэрч гэж хэлж болох нэ. За тэр толгой зарих бол бас ганга юм аа тий. Ганга. За энэ удаагийн нэвтрүүлэг дээр бас маш олон мэдгүй юмтай орж ирж байгаа учраас оронтой гоё байна. За Wakari гэж нэг амт байна. За энийг бол улаан нүртэй ширэнгэн ойн сүнс гэж нэрлэж болох юм. За төсөөлөмгүй улаан нүртэй. За Wakari бол одоо Амазоны гүн ширэнгэн ойд амьдардаг. За харсан хүн бол ерөөсө хизээч мартахааргүй царайтай. За учир нь одоо хамгийн онцгой шинж нь мэдээж нөгөө уулаан нүур юм аа. За бүр өвдөд халуурсан юм уу ч гэмээр. За эсвэл одоо нөгөө бид нар ч нэг крашийнхаа хажууд байхаараа нэг минчигээд улаадаг шүү. Тийм ч юм шиг. За нүүр нь одоо бараг л нөгөө дээр нь өндөг шарна гэдэг шиг буцалж байгаа юм шиг. Тийм бүр уулаан. Мартагдахааргүй улаан царай байна тийм. За юунаас болоод үнэхээр энэ амьтанд одоо ямар юу явагдаад ийм улаан царайтай байдгийн болоо гэж бодохоор ийм юм байна. Тэдний нүүрний арьс нь доор байгаа энэ судснууд нь маш ойрхон маш их хялгсан судсууд ихтэй. За тийм болохоор цусны өнгө шууд нэвт харагдаад байна гэсэн үг юм. Судасны их учраас. За тэгээд сонирхолтой нь бол энэ шувууг гинэ одоо бүр шуутайгаа олбохгүй. Wakari-г улаасан нүүртэй байх юм бол эрүүл байна гэж үздэг. За одоо тэгээд маш бие нь муу ч юм уу өвдсөн байх үедээ бол энэ өнгө нь бүдгрээд байдгаа гэж судлаачид тайлбарладаг юм байна. Тэгээд яг байгалийн одоо эрүүл мэндийн индикатор шиг гэж хэлж болох юм. За маш жижигвтер биетэй одоо сармагчин шиг боловч хүчтэй өсөрч харихыг харах юм бол бүр гайхмаар. Тэгээ сүүл нь маш богино. Гар хөл нь хүчтэй болохоор ой модны дээгүүр хурдан өсөрч явдаг. За унаж хальтрах үе ч юм уу тийм айдас энэ амьтанд ерөөсөө байхгүй. Бүр заримдаа гинт гарч ирэл гинт алга болчдөг ийм улаан нүртэй гинт алга болоод тахаар сэвг байгаа ч тийм. Тэгээ ойн сүүдэр дунд яг л одоо улаан нүртэй сүнс шиг л угаасаа мэдрэгдэнэ. За Wakari бол одоо Амазоны нууц ширэнгэн улаан нүртэй сахиус гэж бас хэлэгддэг. За бидний дэлхийд ийм амьд амьтан байдаг гэдэгт одоо итгэхэд хэцүү. Гэхдээ тэд мэдээж оршин байгаа нь одоо байгаль ямар баялаг вэ гэдгийг бас бидэнд дахин харуулж байна. Харин үнэхээр өвөрмөц төрхтэй юм аа. Одоо нэг мандрил гэдэг нэг хамгийн том биетэй сармагчин байдаг л та. Нүүр нь ингээ бутцсан юм шиг цэнхэр цагаан улаантай тий. Тэр бас нэг өнгө нь хэдий тод байна. Тэдий чинээ одоо нөгөө мундаг удирдах хүч чадалтай эрүүл байгааг нь илтгэж идэг гэдэгтэй бас их ойролцоо юм байна. За дараагийн амтан бол hagfish гэдэг байгаа. За одоо нэг монголчуудын ярьдаг олгоо хорхоо гэж яриад байдаг те. Надад бол яг тэрийг шууд санагдуулж байна. Тэгээ hagfish бол далайн ёроолын энэ хүмүүсийн нүдэнд харахад хамгийн заваа амьтдын нэг гэж бас тооцогддог. Зарим хүмүүс түүнийг дэлхийн хамгийн муухай загас гэж очлох нь ч байдаг. Гэхдээ энэ жижигхэн үрчээсэн амьтан далайн экосистемд маш чухал үүрэгтэй оролцдог. Юуны өмнө тэдэнд нөгөө эрүү шүд гэж байхгүй. За хоолой мэрх биш одоо харин сорж хоолт хичээлээ иддэг. Иймд тэдэн далайн ёроолд үхсэн амьтдыг цэвэрлэж далайг цэвэрлдэг. Далайн хог ачигч одоо машин шиг гэж хэлж болно. Тэгээ ер нь ажиглаад тахад нөгөө одоо юм ялах цар хоолт юм уу цэвэрлэгээний амьтад айгуу сонин дандаа юм сонин эвгүй одоо шууд хэлэхэд царай муутай ийм амьтад бас яг байдаг юм бэлээ. Яг нөгөө аквариум цэвэрлдэг загас хүртэл нэг юм сонин загас байдаг шүү дээ. За гэхдээ энэ hagfish-ийн жинхэнэ супер хүч бол тэдний салт.
За аюул тулгархад тэд бүх биеэсээ юм асар их салт ялгаруулдаг. За нэг hagfish хэдхэн секундын дотор литр салтыг үүсгэж чаддаг. Одоо тэ уур нүрхээр л хүнээр бол ингээл та одоо литрээр шүлс ялгаруулах нь штэ. Тэгээ энэ салт усанд асар хурдтай энэ хөөсөн бөмбөлөг шиг дэлж араатны амыг даруй бөглөн дараа нь тэр араатан амандаа наалцсан наалдамхай бөөгнөрлөлтөө одоо хахаж бууж өгдөг гинэ. Тэр үнэхээр дэлдэхгүй их салт. Тэгээ мөн уян зөөлөн би энэ тэднийг баг зангидсан ч буцаагаад ингэж мултарч чаддаг болгодог. Тэгээ Америкийн нэгдсэн улсад нэг удаа энэ hagfish-ээр дүрсэн машин осолцсон юм байна. Тэгээ бүх зам цагаан наалдамхай хөөсөөр бүр бүрхэгдээд ингээд хүн харахад харь гаргийн тэ одоо хизээч харж байгаагүй тийм нөхцөл байдал ингээ харагдсан. Одоо нэг тийм слайм гэдэг нэг наалдамхай юм байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө ингээ тооноор насгацсан юм шиг нөгөө машин бүр ингээ зууралтаад хөдөл цавуудагдсан юм шиг одоо тэгж харагдсан. Тэр төр төрөх бол одоо энэ hagfish-ийг бас нэлээд алдартай болгосон үйл явдал болж байсан. Яа. За стейж тижээлийн үед энэ ч одоо юу чимтэй жонгоо шиг чим шиг те ямар эвгүй амт юм бэ? Харахад эвгүй амт зөндөө байдаг юм байна. За миний дараагийн амтан бол Javelwas гэдэг нэг юм инээдтэй за одоо зүгий юм да. За маш жижигхэн мөртлөө одоо үнэхээр сонин тийм аимшигын шавж. За гялалтсан ногоон биетэй болохоор Javelwas буюу одоо сувдан зулцхан зүгийч гэж нэрлэдэг. За хамгийн хачирхалтай нь амьдралынх нь мөчлөг энэ амтны. За энэ зүгийг жомиг бүр амьд зомби болгодог. Тийм. Их муухай. За эхлээд жомиг ингээ хатгадаг юм байна. За тэгээ бүр мэдрэлийн саажуулаад тэр ямар ч тийм нөгөө бие хамгаалах, хөдлөх, эсэргүүцэх тэнхэлгүй ирнэ амьдараа байж идэг жом нь. За тэгээ жом нь бүрэн өхгүй цогтож чадахгүй болно гэсэн үг. Тэгээд зүгийн жомиг одоо нөхрүүгээ чирч аваачаад дээр нь өндгөө тавьчихдаг. Тэгэд өндөг одоо боловсрч гүйцээд гарч ирэхэд жом одоо амьд биеэрээ тижээл нь олж өгдөг. Тэгээд зүгийн авгалтай одоо идэж өсдгөө л гэсэн үг байхгүй юу? Тэгээд жинхэнэ амьд зомби үүсгэгч паразит гэж хэлж болох юм те. Тэгтээ бол энэ Javelwas нь хүн рүү бол хизээж дайрдаггүй. Одоо бидэнд бол аюулгүй. За нэг эсэндээ бас энд бол байгалийн хууль явагдчихээн. Байгальд энэ жомны тоог хянах үүргээ гүйцэтгэж чинь бас эвгүй аргатай. Тэгээ нэг жом болохоор бас айхтар өртөхгүй байна. Тэрнээс үл эн чинь бүр өстэй аимшиг кино хийчмэр те мдэггүй болгоод ингээд бүтэн өхүүлчихгүй хоол болгоо байлгаад идэг байх нь шүү дээ. Хоолын дооронд дэвсэд өгч чинь гэсэн. За дараагийн амтан бол Pink River Dolphin гэдээ байгаа. За delphin гэж сонсоход хүн энэ далайн ухаантай нэг хурдтай амтыг төсөөлдөг. Гэвч одоо энэ Pink River Dolphin болохоор ягаан өнгөтэй. Тэгээд усны ертөнцид үнэхээр бас юм өвөрмөц амтан гэж явдаг. 50 үед нь энэ бүдэг саарл өнгөтэй болдог боловч одоо сандарсан эсвэл хурдан сэлгэтэн арьсан юм тод ягаан болж одоо улайдаг. Одоо монголчууд бол улцгар гэж ярьдаг юм. Гадаад төрх нь одоо далайн делфинээс бас өөр урт нарийнхан хамар өндөр сэлүүрэн сүүлний оронд намхан овгор нуруутай. За мөн хүзүүн уян хат нь болохоор энэ толгоогоо эргүүлж модны үндэс усанд живсэн мөчрнүүдийн дундуур бас амархан эргэлт хийж манер хийж чаддаг. Тэгээд тэд маш ухаантай бөгөөд одоо Амазоны угуул иргэдийн домогт шөн хүн болж хувирдаг гэсэн яриа домог одоо хүртэл байдаг юм байна. За тиймээс тэднийг гэмтэх нь муу ёр гэж одоо үзээд сайн хамгаалагдаж чаддаг юм байна. Бас тэр үгээрээ юу? Тэ. Муу яр гэж одоо бас нөгөө ягаан болохоор нөхөрт чүхийгээд хамгаалсан болоо. За айхтар байна. Ийм ягаан байж чадж байгаа юм ч хүнч болчдөг юм билүү нэр мэдэхгүй гэж. Ийм үг айгүй аюултай байгааз нэг хар мөр урдуур гарвал аюултай гэдэг шиг. Ягаан дэлфийн харуул муу гэсэн бол одоо эсэргээрээ энэ одоо тоо толгой нь бүр тэ багсах байсан юм шүү дээ. Зайс үнэхээр хараагүй амт маань ямар ч алцгар амт юм бтэй гэж өнгө мөнгөн. За дараагийн амтан бол blobfish гэж нэг амтан байна. За хүмүүс бол яг хараад ихэвчлэн нэг зурагнаас нь таньна нэг юм унжгар нэг хайлсан жийлээ шиг тэнэх гонхтой нүдтэй өстэй инээдтэй нэг амтан байгаа. За зарим амттыг царайлаг царай муутай гэж одоо хүншүүлж ярих нь буруу гэдэг боловч одоо үнэхээр царай муутай. За зарим хүмүүс бол бүр дэлхийн хамгийн муухай амттан гэж нэрлэх нь одоо бас байдаг. Гэхдээ бас энэ үнэлгээ бол яг жинхэнэ биш. Эсвэл одоо шудраг бусч гэж хэлж болох юм. Яагаад гэвэл эд одоо ийм царай муутай болдогт нэг шалтгаан байна.
маш далайн гүнд амьдардаг амьтан тэгээ гадарга дээр гарч ирэх үедээ даралтны зүрхнээс болоод бас нэлээд унжигнадаг. Тэрнээс ш бас яг усан дотор бол одоо харагдаад байгаа шиг ч бас байдгүй арай гайгүй байдаг гэж үзээд байгаа юм байна. Усан дотор бол зүг зүгээр загас биш те. Хөрхий тэгээд татах хүчнээ ингээд уснаас гараад ирэхээр ээлий болчихж байгаа юм байна л. Тийм ерөөсө хайлж урсаад лам нь унжигаал хамар нь унжаал хамаг юм л болохоо ячдаг юм юм байна. Тэгээд энэ blobfishing гол хамгийн сонирхолтой зүйл нь биологийн бүтц байгаа юм л да. Гүн усанд амьдрахад тэдэнд одоо яс булчин нэг их хэрэг болоод идэггүй. Маш энгийн ерөөсө үйл хөвсөлдөж байгаа юм шиг хөдлөөл маш бага хүчээр дээшээ доошоо сэлж чаддаг ийм амт юм байна. Тэгээ хооллохдоо ч гэсэн баг хөдөлгөөнгүй байж байгаа л жижиг загас далайн шавжиг ингээ сороол идчихдэг. Тэгэхээр эд бол мэдээч нөгөө зориултын газраас жаргалтай гэдэг шиг далайн гүндээ бол ямар ч айх зүйлгүй 50 амьдарч чаддаг ийм амт юм. Биднийг бас тийм далайн оролт хийчихэд нь царай нь ямар байна гэдэг үлдээ бас ямар ч царайтай болно л да. Орчид бол юм байна. Тэгээ хүн чи ер нь хөхөнгөтэй байлаа шүү. Тэгээд загаснууд ярьчээвэл те. За дараагийн амтан бол ghost shark гэж байгаамаа. Тэгээд нэрнээсээ эхлээд бас нэлээд нууцлаг. За гэхдээ сонирхолтой нь хэдий энэ амтны нэр одоо shark гэж байгаа ч гэсэн яг жинхэнэ акулаас бол тэгс өөр юм байна. За тэд бол химера гэдэг энэ мөгөөрсөн бүтэцтэй маш эртний энэ загасны нэгэн салбар гэж явдаг. За акултай холын хамаатнууд гэхдээ акул бол биш юм байна. За бас ердийн загаснаас огт өөр баг өөр ангиллын юм амьд организм ч гэж хэлэхэд ер нь хэлцэхгүй. За тэдний арьс нь юм цайвар баг зэрэг бас тунгалаг. За том гэрэл тусвал гэлтхнах юм нүдтэй. За далайн харанхуйн гүнд 50 хөвгт нь яг далайн ёроолоор сүнс урсах шиг ингэж харагддаг. За тэгээ ghost shark-ийн хамгийн гайхалтай зүйл бол түүний мэдрэхүйн систем гинэ. Тэгээ толгой дээр хэм жижиг нүхнүүдээр усны чичиргээ бүр амьтдын биенээс ялгарах цахилгаан дохиог хүртэл мэдэрдэг. Тэгээ ер нь хараад тахад энэ цахилгаан дохио мэдэрдэг амьтд чинь болохоор нөгөө амьд амьтан л хаана тэрийг шууд мэдэрсдэг гэдгээр аягүй даваа болчтой юм билээ л те. За тиймээс энэ харанхуйд тэд баг нүд хэрэглэхгүй харин орчноос сонсож эсвэл одоо нөгөө мэдрэгчээрээ мэдэрч ангаа хийдэг далайн дохиог одоо унших амьд радарч гэж хэлж болно. За тэд хурдан биш, догшинч биш. Зүгээр л нам гүм үл танигдах ертөнцийн сүүдэр шиг сүнс шиг ингэж хөдөлж амьдардаг. Хүмүүс тэднийг бараг хизээч хардаггүй гэж хэлж болно. За тэдний амьдрал хүний хөршгүй одоо гүний гүн усанд ингэж өрнөдөг байх нь. Тэгээ далайн гүн бол амьдралын музей гэж хэлж болно. Зарим нууц нь сая жилээр ингэж хадгалагдсан хэвээр л байна да. Ястаа л хүмүүс хизээч хардаггүй гэдэг нь үнэн байх та. Сонин загас шүү. За хамтран ажиллагчаа танилцуулаа өргөлжлүүлээ. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мянган найз ивент итгэж ажиллаж байна. Тэгэхээр хайртай амьтантай хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь урайтай. Эднийх бол одоо таны тэжээвэр амьтанд зориулсан хамгийн эрүүл амттай холыг санал болгож байна. Тэгээ мянган найз амьтны дэлгүүр яг албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендинг энэ тэжээвэр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байдаг. Тэгэхээр одоо нөгөө амьтад одоо олон төрлийн хоол байна л да. Тэгээ зарим нь яг ингэж дагнж ицсэн амьтд дээр нөгөө бөөр чулууны бөөр шийсний замын нөгөө чулуу үүсэх одоо энэ мууранд одоо ялангуяа чулууны үсээ шийсний зам нь хаагдаад тэгээд нөгөө нэг хаагдаад мэдхгүй удах юм бол амь насанд маш аюултай болдог. За мэдхийн бол шууд нөгөө хагалгаанд ордог заалттай. Тэгээд одоо ер нь бол айгүй их муур иймэрхүү байдлаар хагалгаанд ордог одоо бусад амьтан дээр ч гэсэн бас тэгдэл байх. Би бол муураал мэдээд байна л да. Тэгээд нөгөө ихэнх амьтны хоолнд өнгө амт оруулагч, будагч бодис мөн үр тариа ургамлын гаралтай ураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavor болохоор яг дэлхийн жишгт одоо сүүлийн үе жишгт нийцүүлээд жинхэнэ махан ураг, эрүүл тос одоо сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны их усрыг ашиглаж үйлдвэрлэдэг. Тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу одоо үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон энэ Kitchen Flavor за үнийг яг тэжээвэр амьтад зориулан хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэд эднийд нөгөө олон төрлийн хоол байдгаа гэдэг нь яг ямар учиртай вэ гэхээр одоо хүнээр яг совлын хоол шиг муурны гоо сайхны хоол, муурны бөөр шийсний замын урталсан сэргийлэх хоол, зулцган муур насан турсан муурны тусгай хоол зам нохоонд адилхан гөлөг болон насан турсан нохоо баг дунд том хөлдрийн нохоонд гэ төрөлцсөн юм олон төрлийн хоолнод байдаг. Тэгээд таны бас яг хайсан хоол байгаа эсхийг фэйсбүүкээр н ороод харчвал их амар үйдэн шүү. Эднийхээ нөгөө пэйжээ маш идэвхтэй нөгөө ажиллаж бараа бүтээгдэхүүнээ харуулж байдаг. Тэгээд Kitchen Flavor Mongolia гэх та бүхэн латинаар авчиад дагаад аваарай. Холбогдох хугацны дугаар нь 7749 Тэг8 Тэг8 93 Тэг5 Тэг8 Тэг8 гэсэн дугаараар холбогдоорой. За тэгээд хизээний танил мянган найз амьтны дэлгүүрийнхэндээ амьтны нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Баярлалаа.
За их сонио амтан хэлнэ. Penis snake гэж нэг юм нэрнээсээ ахуулаад эвгүй нэг амтан байна. За одоо юу гэдэж байгаа гэдэг шиг нэртэй. За зургийг харах юм бол хүмүүс маань за яагаад penis snake гэснийг ойлгох байхаа. За нэрийн сонсоход угаасаа нийттэй байна. За энэ амтан бол могойч биш юм. За бас эр бэлгэрхтэнч биш юм аа. За хоёр нутагтан. За бүр мэлхийн төрөлд багтдаг. За усанд амьдрахад дасан зөгцсөн ямар ч тийм хүл байхгүй тийм амтан байна. За Бразилийн гол мөрөн намаг шавартай ширэнгөө байд амьдарч чаддаг. За гадарга дээр баг гардгүй болохоор хүмүүс за түрүүний урнагийн хэлсэнчлэн бас л амьдралдаа баг л харж байгаагүй амтан. Харсан болов уусаа их цочхороо. За биеийн урт нь маш урт биетэй гөлгөр булчинлаг нүд гэж баг л хөгжөөгөө дээ. За нэртэйгээ адилхан одоо бидний мэдэх нэг зүйлтэй их л төстэй харагддаг амтан байна. За хэвчлэн ялцгай арьсаараа амьсгалдаг бөгөөд одоо усны дор орчин шавар шорооноос одоо өөрийнхөө эргэн тойрныг мэдэрч одоо юу хийдгийг те хоолт ижил оолж иддэг юм амт юм байна. За тэгэд хамрынхын ойролцоо тийм мэдрэгч эрхтэн байдаг. За тэрүүгээр бол усны жижиргээ бүр маш жижиг амьтдын хөдөлгөөнийг хүртэл мэдрээд хоололдог. За хоол нь жижиг шавж өт усны жижиг амьтад байгаа. За хөдөлгөөн нь удаан боловч тууштай. За яг л шаварт нуугдсан тийм чимээгүй анчин шиг. За нэг л тийм эвгүй амтан байгааз могоо гэхэд могоо биш. За тэгээд харахад зүр дотор нэг сони эвгүй өргөд ах юм. Би бас хятад нэг penis pishл гэж идчихсэн санагдаад тахад нэг сониуч уулчдал иддээ штэ гэдэг нэг сони юм зардаг гэх шиг. Энэ ихтэй тэр биш вэ. Тэр одоо бас нэг тиймэрхүү нэртэй тий нэг тийм заахс тэгээд эдсэн чинь нэг гоё амтаач байгаагүй нэг сонирл юм идчихээ дараа нь стал нэрээ сониуц зандаа дэмий юм хэлээ тий гэж бодчихсон. Энэ их тийм ёстой гэж мэдэж авсан юм тийм нэ. Толгойнх нь хэлбэр нь ямар амар нүдчихгүй ядчих хаа. Эвгүй орж ирж шүү. За дараагийн амтан бол Sea pig гэдэг байгаа. Далайн гүндэх инээдтэй бас нэг нууц амтан. Юу бас нэрнээсээ л бас хөгжилтэй л байна л да. Эдгээр амтд маань ер нь те. За энэ амт нь үнэндээ далайн гүндэх ин жижиг улаан хөлт амтан бөгөөд түүний юм зөөлөн улаан биеийн удаан айжуухан хөдөлгөөн зарим хүний нүдэнд яг л одоо далайн шарсан хям мэт ингэж харагддаг. Яан. Бодит байдал нь бүр илүү сонирхолтой. За Sea pig нь энэ Антарктид болон бусад гүн усны далайд амьдардаг. Тэдний амьдралын гол зорилго бол далайн ёроолд энэ шавар үгсэн органик бодисыг ингээд сорж иддэг. За яг л байгаль зориулсан одоо миний цэвэрлэгч машин шиг ингэж ажилладаг гэсэн үг. За гүн усанд тэд тайван хөдөлгөөн багтай хөвж хоолноосоо одоо ойртоход л багахан хөдөлгөөн хийдэг. За энэ нь тэднийг одоо аимшиггүй бүр хөвгөлтэй мэт ингэж харагдуулдаг. За тэдний дөрвөн жижиг хөл нь шаварт айжуухан гიშгэж хоол олохдоо төгс зогцсон байдлаар гэж хөгжсөн байна. Хөдөлгөөн нь удаан боловч одоо далайн гүндэх төгс нууцлаг амьдралын нэгэн бэлэгдэл гэж хэлж болно гэж. За ястай нийттэй амт. За дараагийн амтан бол их хөөрхөн нэртэй Pink Fairy Armadillo гэж амтан байна. За элсний жижиг нууцлаг амтан байгаа. За одоо ягаан дагинч гэдэг юм уу те нэг тийм хөөрхөн нэртэй энэ амтан маань. Pink Fairy Armadillo нь яг эрвээхийн хүрэнцэр lobster хоёрын тийм холимог юм шиг тийм инээдтэй төрхтэй одоо хүмүүс зургийг харах байх. За энэ armadillo-гийн хамгийн жижиг төрөл юм. Энэ амтан нөрөө armadillo-гийн хамгийн жижиг төрөл. Тэгээд урт нь ойролцоогоор нэг 13 см. За ер нь ингээл гар дээрээ тавихад болохоор ийм хэмжээтэй амтан. За тэгээд арьсыг бүр хуулж аваад буцаагаад эргүүлсэн юм уу ч гэмээр харагддаг амтан байгаад байгаа юм. За Өмнөд Америкийн элсэн цөл хуурай ширэнгөө байд амьдардаг. За sand swimmer гэж одоо нэрлэгддэг. Учир нь одоо шороон элсэн дор маш одоо шороо ч юм уу элсэн юм доогор маш хурдтай сэлээд нуугдж чаддаг чадварлаг амт юм. За энэ амтны өрмөц ягаан өнгө нь одоо зөвхөн гоё харагдахын тулд ялдамдаа биш юм аа. Харин одоо цус шахаж биеийн халууныг зохицуулахдаа одоо ингэж өнгө нь хувирч ашиглагддаг. Халуун хуурай орчинд биеийн дулаанаа тогтмол хадгалахад нь энэ өнгө нь тусалдаг гэж үздэг. За энэ Pink Fairy Armadillo нь инээдтэй жижиг за тэгсэн мөртлөө байгальд төгс зогцсон. За тэгээ шөнийн амьдралтаа элсэн дор нуугддаг цөлийн нууцлаг нэгэн ийм иргэн байна. Харахад өстой амтан гэхэд хэцүү одоо нэр байгаль баялаг юм аа л гэж бодогдчихэв. Харин тийм энэ бол бас надад маш сонирхолтой тий дүр төрх харагдаж байна. Одоо нэрэлт Armadillo төрлийн бас амтан байна л да. Тийм. Тэгээ яг ингээд арьсыг хуулаад буцаад эргүүлээд тавьсан юм шиг байгаа зү нурууных нь арьсыг. Тийм. За
одоо Экиднас гэдэг нэг юм бас зараа шиг нэг амьтан байна. Тэгээ Экидна буюу Испани антитер нь өнөө хүртэл амьд байгаа зөвхөн одоо өндгөлдөг хоёр хөхтөн амьтны нэг гэж байгаа юм л да. За нөгөө Палатипус гэдэг бас их өвөрмөц нугсан овшуутай амьтан байдаг те. За гэхдээ үнэхээр одоо өндгөлдөг хөхтөө амьтан шүү. Өндгөлдөг хөхтөө амьтад ер нь бол одоо маш хавар байгаа тийм. Тэрний нэг нь болж таарах нь. Гэхдээ үнэхээр өвөрмөц нь болохоор Экиднагийн бэлэг эрхтнүүд нь ингэнэ. За тэрээр бэлэг эрхтнүүд нь дөрвөн толгойтой. Одоо сонио хөгжил яваад байна те. За хөлшиг хэлбэртэй бөгөөд биеийн уртын 3/1-ийг нь эзэлдэг. За харин эм нь хоёр хүтрээтэй ба тэр нь цаанаа нэг өр боловсрох орон болж одоо нийлдэг юм байна. Тэгээд энэ хатуу өргөс болсон үсний бүтэц энэ жижиг удаан хөдөлгөөнтэй ч гэсэн одоо байгальд жинхэнэ өрмөц инженер мэт амьдрдаг бас юм сонирхолтой нэгэн амьтан байх нэ. Маш сонио. Тэгээ ерөнхийдөө биеийн бүтэц тэр байгаа байдлаас нарахад их олон амьтантай адилхан юм шиг харагдахаар тэгтээ бол давтагдчихгүй бэл эрхтэнтэй байна аа яалтчгүй тийм ээ. Тэгэхээр үзэл сонсож байгаа хүмүүс маань дэлгэрүүлээ те бичлэгийн ч юм болоод үзэл сонирхолтой ах шүү. За надад бас нэг сонио амьтан байна. Star Noised Mole гэж амьтан байна. За амьтдын ертөнцийн геологч гэж нэрлэж болохоор энэ Star Noised Mole гэдэг амьтан нь за энэ хамарныхаа эргэн тойронд 25,000 дохион хүлээ авч эстэй ийм зөөлөн тэмтрүүлгүүдээр газар хөдлөлтийн одоо долгионы хүртэл мэдэрч чаддгаараа даваа талтай онцгой амьтан байна. За ер нь амьтад газар хөдлөлтийг мэдэрч чаддаг гэдэг өмнө дугаар орж исэн бол энэ удаа бас энэ амьтан нэмэгдэж байна. Намгархаг. За намгын дунд амьдардаг цорын ганц чатсуулан одоо сохор намин гэх юм уу те. Учираас энэ хачирхалтай амьтан усан дунд амьдардаг жижиг амьтдаас гарах одоо сул цахилгаан тохиогч гэсэн мэдэрч чадах магадлалтай байгаа юм. За усны доор үнэрлдэг. За усны доор үнэрлдэг бас одоо нэг амьтан байгаа. Усны атаахаа гэдэг амьтан байгаа. Тэгэхээр усны доор яаж үнэрлэх вэ гэхээр агаараар ингээд бөмбөлөг үүсгэж байна. За бөмбөлөг үүсгээд тэр одоо бөмбөлгийн дотор усгүй болчих шүү дээ. Тэр хэсгээ үнэрлж одоо сорж үнэрлэх. Шинжилгээ хийж байгаа. Тэгээс сөөрхийн био орчин үсгээл үнэрлээд идэг айгүй хөрхөн. За энэ болохоор одоо дэлхий дээр байгаа төрүүлсэнчлэн усны хатаахад л байдаг юм өвөрмөц чадвар бас энэ амьтанд байгаамаа. Одоо нэрээ ийм тэмтрүүл бас юу ч хийж мэдхээр санагдаж шүү. Бөмбөлөг гаргах юухан байх вэ харагдаж байгаа. Газар хөдлөлтийг мэдэрдэг гэсэн чинь ийм л тэмтрүүл мэдэрч чадах юм шиг те. За дараагийн танилцуулах сонирхолтой амьтан бол энэ Паку гэдэг хүн шиг юм шүдтэй загас байдаг юм байна. Энэ загсыг би өмнө харж ирсэн ч гэсэн баг үнэхээр үнэн эсхийн ерөөсөө тэгж лавшруулж судлаагүй гэсэн чинь үнэн юм байна. Тэгээ Паку загас хүн шиг юм холимог гэдэгчтэй ба харагдах байдлаар одоо Ферана гэж эндөрөгддөгч хүн шиг шүдтэй юм өөх загас гэдэг гинэ. Түүний дөрвөлжин шулуун шүд нь голдуу жимс самрыг одоо хаглах зориултаа бөгөөд энэ Амазоны гол голдрод модноос унсан хоол хүнсийг хамтрахын иддэг гэж байна. Тэгээ хүний шүд чинь бас нөгөө уртлын шүдэн тасдах, соёо нь одоо зулгаах, хойтлын араа нь одоо ингэх гэд нөгөө бүх шүднүүд юм өөр өөр үүрэгтэй байдаг юм байлээ л да. Одоо бид нар сайн мэддгүү ч гэсэн. Гэтэл одоо энэ шүд нөгөө нэг газар дээр хэмнүүдийг идэхээр бас зориулагдсан учраас тийм байдаг юм байна. Гэхдээ усан цэлж буй хүмүүст бол одоо бас сэрэмжлэх хэрэгтэй. Зарим Пакун эрчүүдийн хоёр бөмбөгийг нь самар жимстэйгээ андуурч хатсан тохиолдлууд бас бүрдэгцэн байдаг тул үүнийг одоо бас те бол катер фиш гэж хүртэл нэрлэдэг учраас өөр нь бас сэрэмжтэй л байгуу штэ л юм байна. Эрчүүд. Загсанд ийм шүд байна гэж төсөөлөөчгүй юм байна. Ингээд нөгөө ингээл хутга шиг л зөрчдгөө л гэж бодоодсэн чи ямар юм бэ? Ерөнхийдөө ерөнхийдөө майгүй жижиг шүдтэй хүмүүсийг загас шиг шүдтэй энэ гэж яриад байдаг шүү дээ. Иржээс олон шүдтэй энэ төр ста юу юм байна. За болгоомжтой баймаар юм биш үү гэж. За бас нэг сонир амьтан байна. За Тарсир гэж амьтан байна. За бүр нүдэндээ бүх ертөнцийг багтаадаг одоо тийм анчин primate гэж нэрлэж болж байна. За өстой сонирхолтой амьтан байгаа. Нийтдээ одоо нүд мүдэн завчдаггүй баг. За энэ Тарсир нь жинхэнэ шүний анчин. За нүдэндээ мэдээж хэлсэнчлэн түрүүний тэр том нүдэнд бол бүх ертөнцийг багтаадаг ийм жижиг мич юм. За тэрний нүд нь биеийн хэмжээтэй харьцуулах юм бол одоо хамгийн том нүдтэй хөхтэй амьтан гэж тооцогдож байна. Яг өөрөө жижиг биетэй ч гэсэн нүдийг ингээ биетэй харьцуулахаар л хамгийн том нүдтэй дорж байгаа юм. За тэр том нүдтэй тэгсэн мөртлөө одоо энэ том нүд нь хөдөлдгүү заяа. Үнэхээр эвгүй шил чад шигтгэцсэн юм шиг. За тэгснээ нэг маш сайн хөдөлдөг нэг юмтай.
толгоогоо бүр ингээд 180 градус эргүүлчихдэг. За бүр яг л үнэг шиг тийм чимээгүйгээр эргэн тойрны ажигладаг ийм амьтан гэсэн үг. За энэ нь одоо энэ амьтны маань шөний нуугдмал анчин болгоод жижиг шавж өндөг бусад амьтдыг олж идэхэд төгс зогтсон ийм байгалийн зохицуулалтын. За ойролцоогоор бол 55 сая жилийн өмнө амьдарч эхэлсэн дэлхийн хамгийн эртний амьд одоо бичнүүдийн нэг гэж үзэж байна. Одоо таарсэр бол жижиг, хачин төрхтэй, за тархины хэмжээтэй тэнцэх тийм том нүдтэй, эртний амьдралын өв, дээрэс нь шөний анчны төгс загвар бүхий ийм амьтан бидэнтэй мөр зэрэгцээ амьдарч байна. Нүд бол тэгэхээр эргдүүтээ хөөрх амьтан биш шүү. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. За тэгээ. За бидний хамтран ажиллагчаар од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар хүмүүс байдаг вэ гэхээр од мөндөр бид одоо нийтдээ бараг 30 гаруй хүмүүс ажиллаж байна. Тэгэхээр нэвтрүүлгээр гарч байгаа хэдэн бид хэд боловч ард одоо манай гомбо маань байна, төвшөө маань байна гэдэг одоо манай ягтлан зохиолчд, орчуулагчд гэдэг маш олон хүмүүс бидэнтэй ажилдаг. Тэгэхээр энэ албан байгууллагын үйл ажиллагаа тэнцвэртэй, за шинжлэх ухааны танин мэдхүйн нэвтрүүлгүүдэд цаг тухай бүртэнд хүргэхийн тулд мэдээж мөнгө хэрэг болдог. За тэгээд тэр алтан үеүүдэд алтан гишүүд маань бидэнд тусалж дэмжснээр бид бас үйл ажиллагаагаа доголдолгүй явуулахад маш хэрэг болд юм аа. Тэгэхээр та шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр сувгийн нэвтрүүлэг болгоныг үзэхдээ бас миний сэтгэлийн дэмжлэг оролцоо энд хувь нэмэр оруулсан юм шүү гэж бахтангуйгаар үзхийг хүсэх юм бол худалдаа хөгжлийн банкны Худалдаа хөгжлийн банкны 94,000 сая бан дугаартай 419 104 518 данс руу 100,000 төгрөгийг жилдээ нэгэн удаа гүйлгээний утган дээр нь та өөрийнхөө утасны дугаар Facebook хаягийг бичиж шилжүүлснээр манай менежерүүд тантай холбогдоод таныг алтан гишүүн гэсэн одоо нууц группт оруулна. За тэгснээр та од мөндрийн зүгээс зохион байгуулагдаж байгаа бүх янз бүрийн арга хэмжээ ивэнтүүдэд үнэ төлбөргүй оролцох. Дээрээс нь хамгийн гол нь YouTube-д орохоос өмнө нэвтрүүлгүүдийг одоо бидний бэлтгэх байдалтай бүгдийг одоо алтан оноотой хамт үзэх ийм боломж хамгийн гоё нь та шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байгаа юм шүү гэдгийг одоо бид хэлэхэд таатай байдгаа. Тэгэхээр алтан гишүүн болохыг хүсвэл та дахиад хэлье. Худалдаа хөгжлийн банкны 94,000 айбан дугаартай 419 104 518 данс руу өөрийн утасны дугаар Facebook-ээр бичээд 100,000 төгрөг жилдээ нэг удаа илгээж болох юм шүү. Тэг үргэлж алтан гишүүдтэй баярлалдаг шүү. Баярлалаа алтан гишүүдтэй. За дараагийн амьтан бол bird dropping spider гэдэг амьтан байна. Тэг ердийн нөхцөлд юм ялгцтай адилхан харагдах нь үзэмжний хувьд одоо муухай мэт боловч энэ bird dropping spider-ийн хувьд бол энэ нь амьдрах гол стратеги нь болж өгч идэг юм байна. За энэхүү Австрали, Шинэ Зеландийн аалсны толгой одоо бие нь 3 өнцөгт бор, хар, цагаан толбоор бүрхэгдсэн өдөр амрахтаа хөлөө биерүүгээ нугалж агаад яг шинэхэн шувууны ялгцтай адилхан болж ингэж хувирдаг. За энэ хосгоо дуураймал байдал нь бол шувуудыг төөрөгдүүлж аалзыг одоо иддэггүй тий хамгаалт нь болж өгдөг гэсэн. За харин шөнө болохоор өөрөө ангууч болоод модны мөчөр толгойгоо доошоо өлгөөд урд хөлөө сунган шөрний хүрэнцэр эм эврэхийн одоо феромоныг дуурайсан үнэр ялгаруулдаг. Шал өөр амьтны тий эдшнийхээ үнэрийг гаргаад байж гэнэ гэдэг чинь бас айхтар байгаа шүү. Тэгээд үүнд нь хуурцсан эр хүрэнцэрийн эврэхэнүүд одоо bird dropping spider дээр өөрсдөө ирж идүүлдэг. За эсвэл торонд нь боолгуулж дараа идэхээр одоо ингэж хадгалуулдаг ийм аюултай. Энэ бол одоо амьтдын ертөнцийн энгийн юм шиг боловч хүн дээр ингэж бодохоор бүр ингэж ойтонд ормгоор өгөө тий. Ингээд нэг хүний үнэрээ ялгараад одоо тий нэг хүн шиг байгаад ч юм уу очсон чи ингээ мангас болоод байвал бас хэцүү л. Энэ сонсогчд манаас анзаарч байгаах ер нь ийм хайр гаргийн юм шиг царайтай энэ амьд дандаа шөний ангуучд нэг ихэвчлэн байна тий. Царайгаа мэдсэн юм шиг бас өдөр шөнө хизэн одоо амьтаа болж идэх юм мэдээдээ шүү. За бас нэг сонир амьтан байна. За Thistledown Velvet Ant. За ер нь л нэг юм цагаан өд шиг тэг панк стилтэй хэдэгний тухай ярина. За бүр хэдэгнүү шоргоолж өгөж хүмүүс андуурхаар. За энэ амьтан нь яг үндэ бол бүр шоргоолж гэж хэлдэггүй шоргоолц гэж хэлж. Шоргоолж биш. За бүр паразит хэдгэн бөгөөд Америкийн баруун өмнөд бүсийн цүлд амьдардаг. Гэхдээ ер нь бол харахад шууд л шоргоолж байна л гэж харахаар. За эмэгчин нь бол цагаан тэгээд ийм гадуураа ийм өслөгч юм шиг зөөлөн өдтэй хатгуургүй. За тийм болохоор гаднаас нь харахад яг л шоргоолжтой адилхан харагдаж байгаа. За эрэгчин нь бол хатгууртай, улбар шар, хар өнгийн одоо яг л нэг уламжлалт хэдийний өнгөтэй.
За энэ тод өнгө нь одоо дайснаас сэрэмжлүүлэх дохио олж өгдөг. Value Tank-ийн хатгалт нь биеийн урттай нь харьцуулахад альва зүгийн хэдгэн дундаа бол бүр хамгийн урт гэж тооцогдно. За гэсэн хэдий ч эмэгчний гадаад төрх нь гайхалтай нууцлаг байгаа юм. Тэгээ энэ эмэгчнийх нь амьдрах орчинд дургадаг криосот гэж одоо юм бутны зөөлөн үр одоо яг одоо энэ эмэгчнтэй адилхан харагддаг болохоор судлаачид энийг өнгөлн далдлах эволюцийн стратеги гэж бас таамаглаж ирсэн нэг үе. За тэгээ сүүлдээ генетикийн судалгаагаар Value Tank нь энэ одоо ижил харагдаад байгаа бутнаас бол бүр 5 сая жилийн өмнө үүссэн гэдгийг тогтоосон учраас за ингээ холбогдлого байна гэж үзсэн. За туршилтаар цагаан за тэгээ тод өнгийн шоргоолжийг дулаан лампын дор тавихад эмэгчний цагаан үд шиг бүрхүүлнэ. Тэр биеийг маш их тэгж хаалж наран талахч байдуу тийм халалтаас хамгаалж байгаа нь батлагдсан. Тэгэхээр одоо энэ үслэгч юм шиг цагаан өнгөтэй байгаа энэ хэв маяг бол энэ зуны маш халуун өдөр сэрүүцэх энэ одоо зүгийн мод юм байна гэж нотолсон байгаа юм. Бас л байгалийн шалгарлалаар өөрийг хамгаалж байгаа ийм бүтцэн байлээ. Агаарт нэг нисэн явж идэг ургамал шиг интернээр ургамлын үр гэдэг гэсэн. Тийм шүү дээ нэг тийм сони юм явж идэг яг тэр шиг. За дараагийн амьтан бол red lipid batfish гэдэг юм байна. Улаан уралтай далайн жүжигчин ч гэмээр тэ уруулаамаа бутсан ч юм шиг. За далайн жүжигчин мэт улаан тод уралтай бөгөөд 1980-ад оны энэ готик рок дуучдын харисмтай зүйрлж болохоор юм өрмөц дүр төрхтэй. За яагаад ийм улаан уралтай болсон тодорхойгүй ч магадгүй одоо хосоо олох эсвэл өөрийн төрлөө ялах зорилгот нь тусалдаг байх. Тэгээ энэхүү загас нь бол энэ Галапагосын арлуудын эргэн тойронд далайн ёроолын 75 метрийн гүнд амьдардаг гэдэг ч одоо бараг 25 м юу давхар байшин шиг тийм гүнд амьдардаг юм байна. Тэгээ гол төлөв далайн ёроол тоолдог энэ доод давхаргын амьдрал зохицсон тул одоо усан цэлэх нь одоо сулвтар гэх юм уу тийм боловч доод цэлүүр нь хөл шиг үүрэг гүйцэтгээд элсэн дээр одоо алхахад тусалдаг бас заримдаа сэлчээ заримдаа алхаад байх нь шүү дээ. Тэгээ хурд нэмэх шаардлагатай бол биеийн доорх сэлүүрээрээ одоо түлхэж булчинлаг сүлээрээ ингэж усанд хөдөлдөг. Яг л одоо бяцхан сармагчны алхалт шиг баацханаад те нэг яваад байгаа бол те. Мөн толгой дээр нь элюцум гэдэг юм уян зөөлөн одоо ургац зөхөө те нэг тийм зүйл байдаг. Энэ нь жижиг загас далайн хорхог татдаг. Химийн бодисыг бүр ингэж ялгаруулж татдаг юм байх юм байна. Тэгээ red lipid batfish-ийн хооллох чадварыг одоо дэмждэг. Одоо ийм чадварлаг бас арга техниктэй амтан байх нэ. За ястай сони юм байна нөгөө нэг дарвайч хаад гэдэг шиг урууламыг харахаар ястай яг юм хитээч гэд хэлчмээр тэгснэ тэр нэг ургацгийг харахаар ярваасан эрэгтэй хүн шиг юм шиг ястай сони амтан. Далайн гүндээ байж юм байна. За бас нэг сони амтан байна. Pacific Barrel Fish гэж нэг юм амтан байна. За энэ болохоор ямар учиртай амтан гэхээр бүр spook fish гэлчил аимшигтай нэг юм загас байна. За тэгтээ яг загас гэхээс илүү далайн усанд орох жижиг шумбагч төхөөрөмж шиг харагдаж байгаа. Маш өрмөц төрхтэй. За энэ амтны хамгийн гайхалтай зүйл нь юу юм гэхээр төмөр сав шиг шилэн тунгалаг тийм нүд нь байгаа. За бас их сонин нүдтэй. За нүд нь бол одоо ердийн загасны нүд шиг биш. Биеийн одоо нэлээд дээшээ чиглэсэн. За хоолой маягаар байрлсан. За дээрээс ирж байгаа амьтдын одоо сүүдрийг шууд ажиглах чадвартай. Ийм чадварлаг амьтан байна. За өстө хизээч харж байгаагүй загас гэж л энийг хэлнэ. За энэ загас нь одоо далайн гүн харанхуй усанд амьдрахад бүр төгс зохицсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нүд бол бүр маш мэдрэг. За гэрлийг шингээгээд жижиг гэрэл багтаа тийм амьтдыг ч гэсэн одоо илрүүлж харах чадвартай байдаг. Тэгээ толгой нь ийм тунгалаг. Айгуу сонио. Тунгалаг болохоор нүдний доорх амьтдын хөдөлгөөнийг ч гэсэн одоо харах боломжтой. Яг далайн тийм далай дотор нэг шумбагч байгаа юм шигээр л ажилдаг гэсэн үг. Яа. Энэ үлстэй намайг үнэхээр гайхшруулж байна. Тийм багаз. Баялаг багаз. За энэ Pacific Barrel Fish гэдэг нь усанд сэлэлт нь одоо нэг тийм чадварлаг биш сул. За яхад гэхдээ уурт нэмгэн тийм биетэй болохоор уян сэлүүр булчинлаг сүүл нь усанд одоо маш их тэгж хөдөлгөөнд орох ийш тийшээ явахт нь одоо туслаад байдаг. За өрмөц бүтцээрээ энэ загас нь хамгийн зөв байрлалд өөрийгөө байрлуулад хооллох амьтдаа маш амжилттайгаар болоод хооллоод амьдарсаар байна. Нөгөө хүүхэлдэйн кинон дээр нэг юм тархи шиг ч юм уу нүдчиг юм амьтад нөгөө амьтдын тархинд ингэж оронгуудаа ийм шилэн цонхоор ингээ хараад өдөрдөө явдсан шүү дээ. Тэг ерөөсөө надад яг тэр харагдаад байгаа байхгүй юу? Одоо тэр нэг нүд ултай хоёр юм нь бол нүд биш.
Тэ эн чинь зүгээр одоо ингээд байхгүй болцсон ажиллагаагүй хоёр нүдний нүх гэх юм уу. Гэтэл тэр тархин дотроос хараад байгаа байхгүй юу чинь. Аим сонио. Тэндээсээ удирдах байгаа юм шиг те. Энэ бол өстой үнэхээр гайхалтай. Тэр хүүхэлдэйн кинонууд эндээс нэрээ санаа авсан бол бодож шүү. За дараагийн амьтан бол энэ Japanese spider crab гэдэг байгаа. Энэ далайн авраг мөчт гэх үү те. За энэ Японы энэ spider crab нь далайн авчнуудын дунд одоо хамгийн том нь бөгөөд урт мөч нь 3.7 м хүрдэг. Оо. Гэхэр ч одоо шууд намайг 2 дахин углаа авчиж байна л та. Ястаа авраг мөчт юм байна. За. Тий. Хүний биетэй харьцуулбал ер нь аимшигтай том гэж хэлж болно. Гэтэ энэ авраг биет амьдралынхаа эхэнд микроскопийн хэмжээний энэ планктон, тий, ларва жижиг маш жижиг байдлаар ингэж төрдөг. Тэгээд ээж нь ийм сая олон жижиг ларваг далаа тавьдаг нь тэдний асар том амьдралын эхлэл болтгоо. Эдгээр өвөрмөц амьтад гол төлөв Японы хоншуу арлын эрэг орчимд амьдардаг. Тэд далайн оролд чулуулаг элсэн дээр аажуухан алхаж урт мөчөөрөө хооллох, хамгаалах одоо зорилтоор ашигладаг. Хэдий одоо тий урт боловч хөдөлгөөн нь нилээд аажуухан за энэ нь дайсны анхааралд өртөхгүйгээр амьдрахад маш тохиромжтой байдаг. Тэгээ Japanese spider crab нь өвөрмөц аимшигтай мэт боловч байгальд төгс зогтсон. За энэ авраг нь далайн оролд хийс сүрэг мэт урт мөчөө сунгон алхаж буй дүрсээр хүмүүсийг гайхшруулж энэ нэг амьтныхаас арай өөр нэг харагдаад те ийм сонин мэдрэмжийг бас өгдөг юм байна. Тийм байна. Ер нь жоохон зохилдлогоогүй юм шиг харагддаг юм байна те. За дараагийн амьтан бол mantis shrimp гэж амьтан байна. За ерөнхийдөө бол сам хорхой гэж хэлж болох юм. Далайн тийм хүчрхэг анчин байгаа юм. За энэ mantis shrimp нь бүр маш хүчрхэг, энэ бараг дэлхийн хамгийн хүчрхэг амьтан гэж хэлэхэд болохоор ер бос юмтай. За гадаад төрх бол яг өнгөлөг, шаргал, улаан цэнхэр янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Бие нь бол жижигхэн, хамгийн гайхалтай чадвар нь цохилт нь байгаа маа хамгийн хүчтэй. За гар л хий да тий. Гар нь бол одоо бүр пуужин шиг хурд хөдөлдөг. 23 м/сек хурдтай. Секундэд 23 м. Тийм одоо хурдтайгаар хөдөлдөг. Дээрэс нь 22-ын калибр байдаг шүү дээ. Калибрын сумтай дүүцгүүч тийм. Дүүцгүүц хүчтэй цохилтыг өгч чаддаг. Байж боломгүй байгаа. Жижигхэн амтан. Үнэхээр гайхалтай амтан. За тэгээд энэ нь бол бүр жингээс нь бүр 100 дахин хүч гарч ийна гэсэн үг. Дэлхийд ирэх мэдэгдсэн бүр айлч амтны дундаас хамгийн хүчрхэг цохилт гэж одоо судлаачид үзэж байна. Хэрвээ одоо бүр хангалтгүй санагдчихж байгаа бол эдгээр амьтад одоо динозавраас ч эртний гаралтай далайн хамгийн эртний далайн амьдралын түүхэн гэрч гэж одоо цээжлээд авчихад болохоор байна. Mantis shrimp нь одоо зөвхөн хүч чадлаараа биш, дулаан өнгө, хурдан хөдөлгөөн, өвөрмөц биеийн бүтцээрээ бусад далайн амьтдыг бол дагуулахгүй. Энэ бол бүр дагуулахгүй. Манай гаргийн те амьтны аймгийг дагуулахгүй. Их сонин дагуулахгүй. Өрмөц чадaltaй 6 хүүхэн хараатай. Энэ амьт нөгөө Эдинбургийн кинонд бас гарч аягүй гой танилцуулагдсан байдаг. Та бүхэн бас сонирхоод үзээрэй нэрээр нь те. За дараагийн амьт бол naked mole rat гэдэг юм л да. Газар торох гайхамшигт мэрэгч гэж байгаа юм. Naked mole завуучлаараа бас нэг аялгаа явж жоохон буруу хэлэгдэж магадгүй шүү. Naked mole rat нь газар дор амьдардаг хамгийн өвөрмөц мэрэгч амьтан гэж явдаг. За гадаа төрх нь өсгүй жижиг үрчгэр одоо шалтлаа тавьсан юм шиг гэхүү те. Бас яг сайн харуул нөгөө нэг яг хүний нөгөө настай хүмүүсийн нөгөө гаран дээрх шиг яг тийм л бихтэй юм бэлээ. Хайшин янзын гуужиж унсан амт байна. Нэрээ бүр. Тэдний нүд нь нөгөө нүхэнд оройдаг болохоор ч тэрөө бараг харахгүй гэтээ хөдөлгөөн үнэр дуу аваа мэдэх чадвар нь газар доорх амьдрал төгс зогцдог. Тэд хамтдаа амьдарч хоол, нүүдэл одоо нүхний завсар болж буй одоо бүхий л зүйлд бие биетэйгээ ингэж хамтран ажилладаг. Энэ нь тэдний амьдралын гол нууц. Тэг хамгийн гайхалтай нь naked mole rat нь 32 жил хүртэл амьдардаг. Энэ бол одоо тий одоо маш урт нас байгаа. Тэгээ энэ мэрэгчдийн дунд угаасаа нөгөө хамгийн урт настайдаа тооцогддог. Тэгээ хөхтэй амьтдын 40% дандаа мэрэгчд байгаа штэ. Тэгэхээр тэр дундаа бүр ингээ хамгийн урт настай. За жишээлбэл хулган нь одоо тий 3 жил хүртэлх, харах 4 жил хүртэлх. За минжүүл нэг 10-аас 15, капибара буюу хамгийн том мэрэгч нэг 12 жил хүртэл амьдарч байхад энэ маань бүр ингээ хол тасраад явчихж байгаа юм л да. Жижигхэн амт юм шүү дээ уг нь. Тийм. Тэгэд одоо хүний биед нөлөөлдөг олон өвчнөд ийм төсвөртэй тухайлбал мэдрэлийн дороотол хор тавдар зэрэгт ер нь ингээ ажирдгөө хөө те. Энэхүү өрмөц биолог нь ангаа ухаан эм судлалд үн цэнтэй мэдээлэл өгч чадна гэж судлаачид найдаж байгаа. За naked mole rat нь эрдэмтдийн сонирхлыг татсан гайхалтай гаргийн одоо мэрэгч бөгөөд тэдний газар дорох амьдрал нь төсвөр хамтын ажиллагаа байгальд зохицох чадварын жинхэнэ үлгэр жишээ гэж бас гайхагддаг. Ийм өрмөц амьтан байна. Хүмүүс маань нэрээ судлаад тэ энэ амьтанд ямар одоо
гайхамшиг байна. Тэрийг бас хүн төрөлхтөнд хэрэгтэйгээр ашиглаасаа гэж бүр бодогдож байна. Нүүдгээд ах юм бараг байхгүй юм шүү дээ. Цэг шиг юм шүү дээ. За одоо энэ нэг инээдтэй амтан байна. За sarcastic French hate гэж нэг амтан байна. За далайн тулаантай бүр эвгүй загсгий да тий. За нэр нь л угаасаа анханаас анхаарал татчихээн. За зан характер нь харин за бүр яг тийм ээ тийм. За яг л тийм нэртэй адилхан зантай гэж. За ийм sarcastic French hate нь за бүр ам нь бүр үнэхээр бүр дарвайсан том. За тэгээ өөртөө ихтэй маш эвгүй загсаа. За Калифорнид ба Мексикийн Бажа Калифорнигийн халуун биш тийм эргэн усанд амьдардаг юм амт юм байна. Тэгээ эдгээр өрмөц загснууд нь бол далайн яруулд нуугдсан орон гэртээ амьдрнаа. За тэгээд орон гэр нь бол заримдаа бол одоо бүр нүүх чулуу, бүр хаягдсан хуванцар сав мав тэг их замбраагүй тэгж амьдардаг. За тэгээд эрэгтэй загснууд нь орон гэр өөрөө эзэмшил хэсгээ хамгаалахын тулд бусад одоо sarcastic French хедүүдтэйгээ тулалдана. За тэдний хамгаалалт нь тэр нэг дэрвээсэн яг энэ үг гоё юм биш дарвайсан гэхээр арай болохгүйс. Дэрвээсэн том амаад дэлгэж айлгах төдий бол биш. Тэр том дэлгсэн амаад хооронд нь цохиж тололддог. Тэгэд хүчээ баталдаг. За ингээ харахад бол тэд зарим талаараа уг нь загас, зарим талаараа бүр тийм нэг Stranger Things гэдэг киноны Demogorgon билүү те яг тэрнтэй адилхан юм шиг те тэрнтэй адилхан харагдаж байгаа юм сайн өрмөц бүтэцтэй амтан байна. За баярлалаа. Ингээд харь гаригийн амьтдын талаарх нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээ байгаль дэлхий бол бидний төсөөлснөөс хамаагүй том, хамаагүй уран, хамаагүй ухаалаг одоо тий хүн төсөөлөхөд хэцүү юмыг байгаль аль хэдийн бүтээч гсэн байдгийн бас бодтой жишээ өнөөдөр бас хам чим цоглуулж ярьлаа. Тиймээс одоо үргэлж гайхалж, үргэлж асууж, үргэлж ажиглаж байгаарай. Байгаль танин мэдгүй сонирхолтой байгаарай. Тэгвэл дэлхий таныг ч хязгаарч уйдахгүй болно гэдэгт амлаж байна. Яг үнэ. Амьдрал жоохон сонирхолгүй боллоо. Тэгвэл амьтдын ертөнцийг сонирхоорой тий. За ингээд та бүхэндээ амьтдын ертөнц нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлөөнөөр та бүхүүлээ авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартайг нь өрөөтэй мянган найз амьтны дэлгүүр за мөн Од Мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. Студид Уран Чимэг Цэнгэл баяр байлаа. Дараагийн нэвтрүүлгээр олзъя. Дараагийн дугаараар олзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.